За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний бичлэгийг үзэж байгаа та нартаас маш их баярлалаа. Тэгэхээр би бас номын сэтгэлдээ ярихаар дараагийн бичлэгээ хийхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдөр бол дөнгөж сая уншиж дууссан номоо сонгоод бас ярихад бэлдээд байна. Номын жор гэдэг ном байгаа. Тэр энэ ном бол надад их гоё утга учиртай ирсэн ном байгаа. Яаж ирсэн бэ гэхээр Facebook дээр номын групп байдаг л да, Book Cafe of Mongolia гэдэг. Тэн дээр 7 хоног бүр 7 хоногт нэг ном уншия гэдэг номын тэмдэглэл оруулдаг уралдаан байдаг байхгүй юу? Тэнд бас өөрийнхөө унсан номынхаа тэмдэглэлийг оруулж төрүүлээд тэгээд энэ номыг бэлгэнд авсан байгаа. Дээрээс нас намайг шалгаруулсан охин маань бас над руу ном явуулсан байгаа. Удахгүй бас Монголоос над дээр ирэхээр нь бас номын тэмдэглэлээ бичээд бас сэтгэлээ ингэж бичлэгээр оруулна гэж бодож байгаа. Тэгээд намайг бас шалгаруулсанд юуны өмнө бас баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд энэхүү номыг бүр үнэхээр амтархан уншсан. Тэгээд энэ номыг бэлгэнд явуулсанд бүр маш их баярлалаа гэж хэлье. За, одоо ерөөдөө номын сэтгэлээ шууд ярьж эхлэе гэж бодож байна. Тэгэхээр энэ номыг бол би ерөнхийдөө сонссон байсан л та. За, энэ номонд бол мундаг ардын уран зохиолчид та уулзсан талаараа за яг юу ярилцсан тэр талаарх орсон байт юм байна гэж ерөнхийдөө сонссон. Яг энийг бичгийн хэлбэрт оруулаад уншсан чинь бүр надад маш их гоё санагдлаа. Яагаад тэгэхээр бүхэл бүтэн мундаг тийм өөртөө түүх соёлыг шингээсэн, асар их мэдлэгийг шингээсэн тийм 9 хүнтэй яг нэг зэрэг нэг цагт уулзсан юм шиг мэдрэмж төрүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр би магадгүй өөр улсад байгаад ч юм уу ажил төрөлтөй байгаад ч юм уу тэр хүмүүстэй уулзсан уулзалтад очиж чадаагүй. Надаас өөр хүмүүс ч гэсэн очиж чадаагүй ч болно. Өргөн хүрээг хамарч чадаагүй. Гэвтэл энэ ном бол тэр уулзалтыг нэгтгэж чадсан маш гоё ном болсон байлээ. Тэгэхээр тэр мундаг гайхалтай 9 хүний тэр хэлсэн үгийг, сургамжийг туулж үзсэн, амьдралаасаа олж авсан тэр их туршлага бидэнд бас хүргэсэн. За түүнийг дамжуулж өгсөн Базар Сүрэн гэд хүндээ би миний хувьд бол маш их баярлж байгаа. Энэ номыг уншиж байхдаа энэ хүмүүст баярлаж одоо байхаа гадуур за энэ номыг бас бидний гар дээр ингэж хүргэж байгаад бүр маш их баярлжалъя. Тэр хэрвээ энэ ном бүтээгүй бол тэр 9 хүнтэй уулзсан, тухайн өдөр уулзсан, за 20, 30, 40 байд юм уу тий. Тэр хүмүүс л тэр гоё мэдрэмжийг аваад үлдэх байсан. Гэтэл одоо ингэж уулзаж чадаагүй тэр олон хүмүүс маань энэ номноос тэр олон гоё үнэтэй сургамжуудыг олж аавна гэхээр миний хувьд бол маш их баяртай. Тэгэхээр энэ номыг бас олон хүн уншаасаа гэж бодож байна. За тэгэд яагаад бас надад их таалагдж байна вэ гэхээр би сүүлийн үед номыг яг энэ их гоё ном байна. Надад ямар гоё өр өгөөж өгч байна гэж уншдаг байсан бол сүүлийн зохиолч талаас нь илүү их сонирхож уншдаг болсон байхгүй юу. Энэ зохиолч яаж ингэж ийм гоё урнаар гаргаж ирсэн бол яаж сэтгэвэл энэ хүн шиг бичих болч гэдэг юм уу те. Тэр өнцгөөс нь аягүй их харж уншаад байгаа. За сүүлд гэх юм бол нөгөө Үлзий төгсийн биш аюур зангай за энэс хэсчээ. Аюур зангаа бичсэн Сүнсний томьёо гэдэг номыг уншсан. Тэр номыг уншихдаа би жишээ нь яаж энэ хүн яаж ийм гоё зохиол бичсэн байна гэж уншиж байгаа байхгүй юу? Яг тэрэн шиг энэ номыг уншиж байхдаа энэ 9 хүний нуршаавчлаа. Тэгэхээр одоо хамгийн гол санаануудаа хэлээ явчих тий. Би тэмдэг дээрээ бичсэн байна л да. Нэх олон нуршилгүйгээр ер нь бол энэ номыг уншаад надаа энэ листийг харж байгаа бол 2020 онд унших номын листэн дээр маш олон номууд нэмэгдсэн байгаа. Зөвхөн энэ номноос олж авсан номнууд гэсэн үг шүү дээ. Энэ номыг уншаад би ийм ном унших хэрэгтэй юм байна гэсэн сэтгэлийг өгсөн байгаа. За жишээлх юм бол надаа энэ номноос онцлог зүйлүүд нэлээд хэд байлаа. Хамгийн ихэнд дурдах зүйл бол монгол бичгээр эхэлж байгаа надад бүр маш их таалагдсан. Одоо ингээд хүн бүрийн нэрийг бичихтэй. За тэр тухайн ярилцлага үеэр хамгийн гоё хэлсэн үгийг ингээ монгол бичгээр оруулаад тэгээд ардын уран зохиолч байна уу, соёлын гавьяа зүтгэлтэн байна уу тэрийг бичээд өөрийнх нь нэрийг монгол бичээр ингэж үтс надад маш их таалагдсан. Жишээлх юм бол монгол бичгээр одоо та нарт уншиж үзүүлье заяа. Би одоо ингээд уншаагүй бүр амар удаа айгүйх гацж байгаа. Жишээлх юм бол энэ унших гэдэг нь миний жаргал, унших тусам ухаан тэлэн, уран хурц хиллэг, дүрслэл олон уншихаан байлбал миний хувьд
энэ үгийг орчуул одоо уншиж чадаагүй хүмд хувьд цэг төгсгөл гэсэн үг гэд. Тэгэхээр яг миний хувьд ч гэсэн ингээд унших чадвараа сайжруулах хэрэгтэй байна гэдэг тийм бас шинэ мессежийг авч байгаа байхгүй юу? Би монгол бичиж жоохон марцсан байх шүү. За бичиж бол бүр чадхаа байсан гэсэн үг. Тэгэхээр энэ ном эхлэлээсээ ахуулаад үнэхээр их таалагдсан. За тэгээд тухайн хүний хүнтэй ярилцсан ярилцлага маш бүрэн ихээр оруулсан болох их гоё санагдчихсэн. За дараачих нь гэх юм бол бас нэг зүйл бодогдсон л доо. Яг энэ хүмүүс шиг 95 наснда, 70 наснда, 80 наснда бид нар үр хожтой яг юуг зөвлөх бол гэж бодогдсон. Тэгэхээр өнөөгийн бидний за 20 эдтэй, 30 эдтэй, 40 эдтэй эдэр залуу насны хүмүүс маань яг юмд яаж хандж байгаа вэ? Тэ энэ хүмүүс шиг улс хууртай маш их зүйл уншиж судлаад хандж гин үү аль эсвэл зүгээр нэг фэйсбүүк дээр хуурамч линкээр тавьсан мэдээллийг уншаал яста ингэн тэнгэн одоо аль тал цаазалж гэдэг юм уу эсвэл энэ хүн буруу юм хийсэн гэл одоо нэг талыг хитэх барьдаг штэ. Тэгэхээр ийм байгаад байвал бид нар 70 80 90 хүрчээд үр хоочтой юу гэж одоо сургамжлах вэ? Ямар үгээ хайрлах вэ? Ямар сургаалаа хайрлах вэ гэж бодож юм л доо. Тэгэхээр одооноос бас юмд улс хууртай мэдлэгтэй юм уншиж, дүгнжиж нэлээд анализ хийж бас ярьж байгаасай гэж хэлмээр байна. Тэгэхээр зөвхөн фэйсбүүк дээр л харахад тийм байгаа юм чинь ирээдүйдээ бид нар үр хөвгтөө юу гэж хэлхийг бол би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ийм бодол бол төрж ялаа. За бас нэг төрсэн мэдрэмжүүдэд дуртах юм бол их хэлээ маш сайн яриа гэж бүх зохиолчид маань хэлсэн байна. Их хэлээ маш сайн сур гэж. Одоо би ч гэсэн ярихдаа ингээд маш дутагдaltaй ярьж байгаа штэ. Тэгэхээр ингээд баг багаар ярьж агаад илүү бас урам цэцэн ярьдаг болохыг үүсэхгүй. Тэгэхээр их хэлээ бичгийн түвшиндэж тэр ярианы түвшиндэж тэр маш сайн сураа тэгжиж монгол хэл чинь дархлаачна гэж хэлж байгаа бол надад ер нь бүх зохиолчид тэгж хэлсэн байлээ. Тэгээд энэ их маш үнэн үг шиг санагцсан. Тэгээд ингийн тулд яах вэ гэсэн чинь яг 20 дугаар зууны мундаг зохиолчдын роман одоо тэр тууж байд юм уу тийм номуудыг унших гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор би түрүү номынхоо листэн дээр бас нэлээд номнууд оруулсан байгаа. Тэгжиж бидний монгол хэл улам гоё баяжжээж бидний ярианы хэлэн дээр ч гэсэн гоё баялаг ярина гэсэн үг. За бас зохиолчдын маань хамгийн их тавтагдчихсэн санаануудаар хэлэх юм бол өөрийнхөө байх гэдэг хамгийн чухал гэж хэлсэн. Яагаад 70 80 90 настай эдгээр мундаг одоо ахмад уран зохиолчид те биднийг өөрийнхөө бай гэж хэлээд байна. Ихэнх зохиолчд маань тэгж хэлсэн байлээ. Тэгэхээр бусдыг даган дуурайх биш те. Магадгүй би номын зохиолч болохыг хүсэж болно. Тэгэх юм бол зөндөө бол ном унших гэж байгаа мэдээж. Гэхдээ тэр хүмүүсийг дүүрээ гэсэн үг биш. Тэр дундаас өөрийнхөө хэм маягийг олдог гэж байгаа байхгүй. За энийг бас бусад өөр зүйлдээ ч гэсэн бас ярьж болно. Ямар ч гэсэн шантрахгүй зөвхөн өөрийнхөө байгаарай гэж зохиолчд маань хэлсэн байсан. Таалагдсан ганц хоёр зүйлийг бас дурдаад хэлэхэд бол бүх зохиолчд маань ер нь ахмад үеэ их дурсаж дээрээс нь ахмад үеэсээ үлгэр дуурайл авч ясныгаа бүр их ярьсан байсан. Жишээлх юм бол би тийм юм хийсэн, би ийм юм хийсэн гэж өөргөө магтахаас илүү яг миний дээд үеийнхэн ийм байсан, ийм юм хийдэг байсан болохоор би их үлгэр жишээ авдаг байсан гэд ярьж байгаа нь бас надад их таалагдсан. Тэгээ энэ номноос уншиж хахад бүгдээрээ л яг дээд үеийнхнээгаа магтаж би тэр үеэс ийм зүйл сурж авсан, би тийм учраас ийм болсон гэд маш их бас дээд үеэ хүндлэх гэдэг байт юм те нөө бэлдуучлах гэдэг биш айгуу гоё хүндэлдэг. Бас шүтэн биширч чаддаг, түүнээс авах зүйл авч чаддаг ийм ундаг хүмүүс юм аа гэж харагдчихлаа. Тэгээд бас төгсгөлдөө ихэнх хэлж байгаанууд бол ирээдүйдээ бас их санаа зовж явах шиг байсан. Залуус биднэ гэсэн үг шүү дээ. Одоо бидний өр хүүхдүүд ч гэсэн зөв хүмүүжээгүй улмаас ирээдүй маань бас буруудах вэ, буруу замаар орох вэ. Дээрээс нь одоо энэ улс төр нийгэмдээ ч гэсэн их санаа зовж байсан. Бидрийг үр ширэнд энэ тэндээс баахан зээл аваад ирээдүйн маань бүүн өрөн дунд үлдэх гэж юм уу те маш олон зүйл дээр санаа зовж бид нарт ингээ хэлсэн байсан. Тэгэхээр бас нэгийг бодуулж хоёрыг тунгаах санаануудыг бид нарт өгөх болов гэж бодож байна. Ер нь бол надад их үнэхээр гоё санагдлаа. Тэгээд яг чин үннээсээ миний дотор төрүүлсэн мэдрэмж бол миний дурсамжуудыг нэлээд сэргээлээ. Би болохоор 10 жилд 3 дахь ангиас эхэлж шүлэгжиж эхэлсэн байдаг хөхгүй юу 3 2 ч юм уу тэр ангиас сая Монгол явчаад ирэхдээ тэмдэглэлийн төвт дээрээс нь шүлгүүдээ ингээд зургийн дараад аваад ирсэн. Тэг яг энэ номыг уншиж байхад бас 10 жилдээ тэр уран зохиолын шүлгийн дууланд явдаг байсан дурсамжуудаа сэргэж ийн бөөнөрөө 4 5 хүүхдүүд суучаал шүлэг бичих ч гэдэм үү нэг сэдв сонгоол тэр мэр дурсамжууд аюу гай санагдсан. Тэг ер нь хүний яг
хэрвээ ном бичих хүсэлтэй, ямар нэгэн шүлэг бичих хүсэлтэй юм бол энэ номыг заавал уншаарай гэж хэлмээр байна. Танд маш гоё сэтэл, мэдрэмжийг төрүүлэх болно. Яагаад мэдрэмж гэж онцолж хэлвэ гэхээр би өөрөө мэдрэмжин дээр тулгуурлаж ерөнхийдөө юм бичдэг юм баггүй юу? Юм бичдэг гэж хэлж болохгүй байна. Зүгээр жижигэн бичвэр бичдэг медиум дээр нэг харагдаж байгаа дээр тэгээ тэрэн дээр болохоор бүр амар одоо анализ хийгээл хуч төнхөөсөл яг тухайн төрсэн мэдрэмжүүд ингээ болгочдөг байхгүй юу. Тэгээ фэйсбүүк дээр болонгууд хитрхи их юм ингээл бүхэнд харагдаж байгаа болгож байгаа таалагддаг учраас медиум дээр оруулцдаг. Тэгээд би ингээ зөвхөн мэдрэмжээрээ юм бичээд байгаа юм шиг байгаа гэд бас их боддог байсан. Гэтэл энэ номыг уншаад дууссан чинь мэдрэмж гэдэг бол ном бичгээд бас маш чухлаа гэж байгаа надад бас их урам зориг өгсөн. Тэгээд тэр хэсэг надад маш их таалагдлаа. За бас та нарт гээд амжуулж хэлэхэд ардын Ахмад уран зохиолчд маань бас бити бүх юмд ингээд туушраарай гэж хэлсэн. Одоо энэ зөв, энэ буруу ч юм уу тий. Хитрхи ингээд туушарсан байгаад байна залуу хүмүүс өөрийн гэсэн үзэл бодолтой байгаасаа гэсэн мэлээ. Энэ хэсгүүд надад маш их таалагдчихлаа. За бүх бас зохиолчд маань эх орноо хайрлах талаар дурдсан. Тэгэхээр дурдах юм бол үнэхээр сайхан үнэтэй өгс нь бол маш их байлаа. Тэгэхээр та нар маань өөрсдөө л зүгээр уншаад үзээрэй. Та зохиолч болохыг хүсдэг байна уу, хүсдэггүй байна уу хамаагүй. Зүгээр энэ мундаг гайхалтай 9 хүний үгийг, сургаалыг бас эндээс ингээд сонсоосоо гэж би маш их хүсэж байна. Тэгээд энэ номыг бас хэвлэж гаргасан мөн тухайн төрөмсөө олгын хамт олон болон Базар Сүрэн гээд хүндээ маш их баярлалаа. Мөн надад тусгайлан бас бэлгээр өгсөнд маш их баярлалаа. Энэ ном надад ирсэнд бол маш том аз завшаан гэж би бодож байна. За тэгээд энэ номынхоо сэтгэл бүхий бичлэгийг энэ хүрээд өндөрлөе. Боломж гардаг бол уншсан номнуудаа бас доор ингээ бичлэг хийгээд хүргэхийг маш их хүсэж байна. Тэгэхээр яг энэ дээр бол миний ингээ унших номнууд ингээ өрөөстэй байна. Заримуудыг уншчихсан ирнэ бичлэгээ оруулж амжихгүй байгаа. Тэгэхээр та нар маань бас ном сайн уншаарай. Тэгтээ уншихтай яг зөвхөн өөр таалагдсан номоо уншаарай. За бас нэг зохиолч маань энэ дээр хэлсэн байсан. Өөр таалагдсан номоо яаж сонгох вэ гэсэн чинь та тухайн номыг барьж аваад 3 өөр газараас уншаад үз. Тэр 3 өөр газараас уншихад таны сэтгэл хөдөлж ивэл тэр номыг ав, хөдөлгүй бол зүгээр л орхи гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас надад айгүй гоё санагдсан. Яагаад тэгэхээр энэ дэлхий дээр угаасаа уншиж дуусахгүй маш олон ном байгаа шүү дээ, тий. Тэгэхээр хүний хэлснээр сонгох нэг хэцүү, өөрөө сонгох гэхээр ямар ном гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр магадгүй энэ аргыг хэрэглээд үзүүлээс зүгээр ах гэж бодогцсон. За тэгээд та бүхэндээ энэ номыг уншаарай гэж уриалмаар байна. За уншсан хүмүүснээс надтай санаа бодлоо хуваалцаарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ гайхалтай мундаг Ахмад үеийнхаа зохиолчдын номыг уншсандаа баярлж байна. Ингээд бас номтой өвөө гээд нэг ардын одоо энэ Ахмад уран зохиолч дээр очиж бэлэг өгөөд одоо ярилцаж суудаг тэр арга хэмжээ болоо дуусч байгаа юм билэ. Энэхүү гайхалтай арга хэмжээг бас зохион байгуулж байгаа та нарт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд яг дотроо л маш их дэмжиж байгаа, маш их гоё зүйл хийж байгаа юм байна шүү гэд дэмжээ сууж байгаа. Тэгэхээр та нартай амжилт хүсье. Ингээд миний бичлэг үзсэнд маш их баярлалаа. Ингээд гоё өөр таалагдсан номнуудаа цаг зав гаргаад уншиж байгаарай гэж хэлмээр байна. За нэг шипи өгөхөд хэрвээ та гэртээ цагираг эргүүлдэг бол цагираг эргүүлэнгээ номоо уншаад үзээрэй. Ягаад тэгэхээр цагираг эргүүлэхэд та гартаа утас өрөх юм эсвэл ямар нэгэн ер нь бол цагираг эргүүлэхэд ямар юу ч хийх боломжгүй шүү дээ. Тэгэхээр уцаа барих эсвэл ном барих хоёр сонголтоо. Тэгэхээр цагираг 30 минут эргүүлдэг бол 30 минут та номоо уншиж та аль алинд нь ашигтай байгаа байхгүй тасгалаач чи чинь номоо ч уншиж чинь. Тэгэхээр миний бас энэ хэрэгэлдэг аргаас хэрэглээрэй гэж хүсмээр байна. За ингээд санаа сэтгэлээ хаваалцаарай. Миний YouTube чаналыг дагаарай. Дээрээс нь миний Medium дээр байгаа блог бичвэрүүдийг уншихыг хүсэх юм бол бас та нар маань орж уншаарай гэж хэлмээр байна. Нэмээд хэлэхэд за би Тавтагчгүй подкаст гэдээ бас хийдэг байгаа. За Тавтагчгүй подкастыг сонсохыг хүсэх юм бол SoundCloud, Castbox, YouTube-ээс бас ороод сонсож болно. За тэгээ M+ гээд монголчуудын хийсэн аппликейшнаараас орж сонсож болохоор шүү. Ингээд та бүхэндээ баярлалаа. Бас амжилт хүсье. Дараа дахин уулзцгаая. Баяртай.